бүх юм ярихаар дандаа Netflix-ийн кинотой холбож ярьж байна. Солонгос нэг кино нэг тийм нэг Алдартан гэдэг нэртэй нэг юм кино тэрэн дээр тэрийг үзэх юм бол ер нь сошиал дээр би хэрвээ орох юм бол за нөгөө энтэлт ийм хүмүүс байгаа тэд нар над руу дайрна гэдэг амар хүлээн зөвшөөрөд бүр тэд нартайгаа эвсэж орох хэрэгтэй юм байна. За тэрийг ашиглах хэрэгтэй. Энэ өдрийн мэнд за манай улс төрчийн контентын минь 3 дугаар дугаар эхэлж байна. Өнөөдөр бид нар жаахан өнөр олуулаа болсон. За ингээд харайд уян гэрсэн байна. Намын алтан гэрэл сууж байна. Ардсан намын хөлгөө. За жиргэний хайрыг. За тэгээд мөнхөрдөн миний бие. Өнөөдөр улс төрийн халуухан хаврын халуухан улс төр гэсэн сэдвтэй. За засгийн газар өрн юу болох гээд байна гэсэн агуулгаар ярихаар цуглаад байна. За агигаас эхлэтгэв. За өнгөрсөн 5 дахь өдрийн чуулган дээр засгийн газрын тэргүүн оюун эрдэнэс улсын хурлын гишүүн Жудгийн Баярмаа гэд асуулт асуусан чинь баяр цогт дарга ингээ үг хэлүүллээ. Одоо юу гэдэг ингээд ард түмний төлөөллийг улсын хурлын чуулган дээр үгүйсгсэн юм айгу буруу юм нийгэмд айгу буруу юм үл хүндэтгсэн ингээд үндсэн үйлд одоо нийгмийг одоо ингээ үгүйсгэж байгаа юм буруу зүйл болж байна л гэж харж байна л та. Тэгээд яагаад юм болчих вэ гэхээр ерөнхийдөө ерөнхий сайдын өөрийнх нь хувь хүний чадвар одоо зэсэн цохон гэж ярьдаг штэ тий. Одоо үзэл бодол мань хүний дотроо юу бодож явж байгаа, шийдвэрд нь яаж гарч байгаа, энэ үнээс ирээдүйд юу гарах вэ гэхээс айгүй айцтай болж ирж байна л да. Тэгэхээр ер нь бол энэ үн дээр бол би бол маш тийм эргэлзээтэй юм. Ер нь бол солих ёстой л гэж бодож байгаа. Яг хувьдаа л Шүү. тий. Окей. За ер нь мэдээ засаг огцорно энэ дээр гэсэн яриа бол үе үедл явж яадаг шүү дээ. За хөлгөө энэ тал дээр яг гад байна гэж бодож байна. Би бол өнгөрсөн одоо ч 4 сар ингээд дуусч байна. Сар шаны урдаар нэг тийм хав боршоо сонсч байсан. Энэ 3 сард огцрох юм гинлээ гэдэг. Тэгээд одоо бол 4 сар. За яг тэр улс төр өнтер шийдвэр гаргаж байгаа засаг огцруулах эрх бүхий институт субъектүүд гэж байдаг баг тий. Тэгэхээр тэдний зүгээс бол жишээ нь улсын хурлын гишүүн санал гаргаад за энэ жишээгээр бол их хурлын гишүүн Лодо Самбо нэг тийм маш одоо үндэслэл бүхий шаардлагууд тавиад огцруулах албан бичиг гаргаад явуулсан. Улсын хурлын гишүүдээс 3 байна уу 4 хүн зурсан. 3 зурсан тийм. За ингээр зэрэг тэр бол үндслэлээр явахгүй огцрохгүй юм байна. Их хурлын институт талаасаа их хурлаас орж ирж байгаа. Субъект талаасаа засгийн газрын сүүлд 2020-21 байна уу 20 хэдэн онд байна уу үндсэн хуулиндаа бид нар ч нэг баахан өөрчлөлт хийлээ шүү дээ 19 хэдэн онд 23 тийм. Энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр засгийн газар тогтворгүй байна гэдэг пропаганда манипуляцийг хийж байгаад ерөнхий сайдад маш их эрх мэдлийг төвлөрүүлсэн. Тэгэхээр яг энэ дээр субъект нь буюу ерөнхий сайд өөрөө танхимыг тарах субъект нь болж байгаа. Тэгэхээр зэрэг за ингээд байр байдлыг нь харахад бол нөхөр бол үгүй. Ер нь бол ойргүй ярихгүй. Үндэслэл байж болох нэг 2 юу байж магадгүй. Зүг. Тэр нэгдүгээр зүг нь бол улс төрийн намууд. Сонирхлын бүлгүүд. Монгол Ардын нам дотроос бусад намуудаас. Хоёр дахь нь иргэний нийгэм иргэдийн зүгээс. Тэ одоо бид нар чинь ингээд болохгүй мэдхгүй гэдэг. Энэ хоёр нөхцлөөр байж магадгүй. За өнөөдөр биднээс яриа бол саяны тэр улс төрийн намуудын зүгээс юу болох нэ гэдгийг таамаг донд явах болоо. Тэгээд надад бол цэвэр таамагуд л яг баримттай биш тий. Одоо ерөнхийлөгчөө ардын намд өгчтэй байгаа юм лээ тэр гэдэг шиг. За засаг яах гэдэг шиг нэ хараа юу гэж бодож байна. Байх гээд байна уу унах гээд байна уу? Хин бол амар нөгөө хуульцсан үндэслэлтэйгээр тий хөлбөө. Гой тайлбарлалаа тий. Тэгэхээр яг ийм байхгүй юу? Тэгэхээр одоо мань хүн өөрөө огцрох хүсэлгүй байна гэдг нь айгүй ойлгомжтой. Парламент бол огцруулахгүй юм байна гэдэг нь ойлгомжтой. 126 гишүүнтэй. Гэхдээ 23 нь засгийн газрын гишүүн чинь бүгдээрээ парламентын гишүүн байгаа. Ингээд давхар дэлтэй тий. Тэгээд парламентаас бол ийм одоо санал санаачлал бол гарахгүй нь ойлгомжтой. Гэхдээ за ийм байна. Зүгээр ингээд би бас нодлон билүү биш. Оны өмнөхөн би жиргэн дээр биччихсэн. Одоо ингээд одоо болно оюун эрдэнэ одоо ингээд болчихоо гэх шүү тий. Одоо ингэ болчих.
улс төр гэдэг чинь эргэж буцаж орж болдог. Тэ? Гарч болдог. Цаг нь болохоор явж болдог, орхиж болдог ийм зүйл байхгүй юу. Тэгэхээр одоо миний хөвшин болчихоо биччихсэн. Тэгэхээр би бол оюун эрднийг тийм юу ч хувь нэгний зүгээс зүгээр юу гэж харж яах гэхээр айгүйх амбицтай, айгүйх тийм шунал ихтэй залуу хүн юм байна гэж би хараад байгаа. Тэгээд тэр том амбицтай. Тэгээд тэрнийх нь хүлд бол манай улс бол үнэхээр одоо бид хэд бол чирэгдэж юм л да манай арт хүн бол тий. Яасан ч том зорилтууд тавьдгийн тий. Одоо ингээл засгийн газрын том төслүүд ярьж гин тий. Тэгтэл одоо бид нар яг тэрийг хэрэгжүүлэх одоо цаг үеийн яг мөн үү биш үү? Одоо зөвхөн л одоо энэ хотын төвлөрлийг сааруулах одоо нэг хөдөөрөө шилжиж гэдэг бодлого нь гэтэл зөвхөн тэрнийхээ суурийг сайн тавихад 4 жил хангалттай байхгүй уулна. Гэтэл зөндөө олон том төсөл ингээл зэрэгцүүлж яриад тэгэл тэрэндээ ингээл уус орноо чирээл тийм л юм шиг санагдаж байна. Миний бодлоор бол айгүй том амбицтай юм байна. Тэрнийхээ хойноос ингээд яагаад гол нь энэ том төслүүдийнхээ алийг нь ч нөгөө ингээд сайн хийхгүйгээр бүгдэн дээр нь гой нэвтрүүлэг тавиад ингээд өнгөрөөд ахаар чинь PR дадлага болохоос биш аль ч том төсөл нь ингээд нөгөө яг ажил болж хэрэгжихгүй байх чинь өөр айгүй хорлонтой юм байна л да. Жишээлбэл 5 жилийн дараа цөмөрөө одоо хөдөөрөө нүүе гэдэг юм бол хүмүүс итгэхгүй шүү дээ. Дахиж нүүхгүй байхгүй юу? Тэгэхээр одоо буулгасан суурь айгүй сайн тавиад зөвхөн тэр хөдөөрөө нүүлхий гэдэг төсөл чинь л уулна айгүй том төсөл байх хэвээр. Маш олон талын нийгмийн асуудлыг шийдэж өгөх хэвээр. Ийм системтэй мангар том төсөл байхгүй. Тийм байхад чинь өөр зөндөө олон том зэрэг төслүүд яриад л тэгэл алийг нь хийхгүй бүгдээрээ гоё нэг нэвтрүүлэгтэй л дуусчих шиг байна да тэгэл. Ер нь нөхцөл байдал бол нэг юм гаццсан л байна тий. Би бол оюун эрдэнэ байна, Нямбатар байна тий. Нөгөөх нь амар сайхан байна тий. Энэ бол одоо Монгол ардын намын next generation шүү дээ тий. Тэгээ би эднийг юу гэж харж байгаа юм ингээл амар хор найруулаад ингээл чагсаал цуглаан хийгээл ингээл ямар ч байсан ширээнийхээ ард ингээд суугаад авсан. Гэтэл яг суугаад ажил хийх гэсэн чинь арахгүй байна уу даа л гэж харж байгаа. Жохон тий. За хариад юу гэж бодож байна? Засгийн газар ер нь байгаад ахаар шиг байна уу эсвэл унах гадах шиг байна уу? Засгийн газар өөрөө ингээд оршин тогтнохын тулд бол иргэдийн ихтгэлцэл аягүй чухал байдаг тий. Тэр хүмүүс одоо энэ за яг би өөрийнхөө хувийн хувьд бол өмнөх одоо жишээл надаас шаарддаг шийдвэрүүдээ гаргаа авчиж чадна. Гэхдээ бүлгийн хувьд бидний хувьд ингээд нэг зорилт байгаа. Тэр зорилтын одоо шийдвэрийг гаргах чадвартай гэж бидний төлөөлөл болсон хүмүүс шийдвэр гаргаж гэнэ үү гэд харахаар одоо жишээл сүүлийн үеийн тэр нэг статистик яваад ирсэн ш суучлаар хүмүүс оюун эрдэнэ гэдэг нэрийг хүүхдэд өгөхгүй болцсон байгаад байгаа тийм. Тэгэхээр тэн дээрээс юу хараад байна гэхээр хүмүүс ерөөс итгэхэ болцсон байгаад байгаа. Тийм. Тэр хүнд одоо жишээл чи хүүхдэд чинь хүн нэрийг өгөх үү гэхээр баг өдөд байгаа мó гэж хариулах гэдэг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар бидний бүлгийг төлөөлөөд бидний одоо эрх ашиг хамгаалаад тийм бидний одоо зорилтыг хэрэгжүүлэх тийм хэмжээний хүн гэж ерөөсөө нийгэм бол харахаа болцсон юм байна. Би л тэрэн дээр бол айгүй бат итгэлтэй байгаа. Яг нь рейтингийн судалгаад нар гэл үзүүлээд байгаа л да. Гэхдээ рейтингийн судалгаад нар чинь бол яг нь зүгээр танилт тийм одоо хүмүүс хэрэг мэддэг. Угаасаа мэддэг шүү дээ ерөнхий сайд хүнийг тийм. Гэхдээ тэр хүн дээр одоо жишээл чи зүгээр яг зүгээр бид нар бол судалгаан дээр чи бол тандалтын маягийн судалгаанд хийдэг шүү дээ. Жишээл Монгол ардын намын үнэтэй үерхүү гэл те тэр намын рейтингийг ингээд хөндлөн маягаар судлаад үздэг те яг тэр үн шиг чи хүүхдтэй оюурдаг нэр өгөх юм уу гэхээр хүмүүс үгүй гэж хариулж байна гэдэг чинь тэр хүн бодвол нийгмийнхаа ихтгэлцлээ алдсан байгаа шүү дээ. Тоон айгуу цөөрцөн тий. Тэгээд хүмүүс өхөө болцсон байгаа даа. Хүмүүс итгэхэ болцсон. Түрүүний Аригийн хэлдэг үнэн шүү дээ. Ер нь бол одоо сүүлийн 4 жил бол шийдвэр гаргаад бид нэрийг одоо жишээл үнэхээр гоё өөрчлөлт авчрах бүрэн боломжтой байсан. Тэгээд одоо оюун эрдэнэ үед жишээл бид нэр урд хойчод байгаагүйгээр нөөц үр дээр аюух төвлөрүүлж байгаа шүү дээ. Одоо компаниуд бол олноороо хаагдчихна юу гэсэн үг вэ? Хамаг нөөцийн үр дээр төр ингээд шавхаал ерөөсө авчиж шүү дээ тий. Тэгсэн мөртлөө яг бодтой зүйл яг юу хийгдсэн байгаа даа. Жишээл би бол ерөөсө олж харахгүй байгаа. Харагдахгүй. Шийдвэр одоо жишээл хийгдэж гин үү гэхээр яг ингээд одоо жишээл микро төвшөндөө ч юм уу дунд төвшөндөө очиж харахаар шийдвэр гаргахдаггүй байгаа шүү дээ. Тэгээд шийдвэр гаргахгүй мөртлөө айгүй тийм тэнгэрийн төсөөлөл яриад байдаг. Иргэдийн амьдрал болохоор бүх индикатороор муудаал байгаа шүү дээ. Ядуурлын хэмжээ тий одоо
сүүлийн имплант те. Зүтчлээ тий. Тийм имплантын төвшин гэж ярихаар те. Окей. За хариултаж дууслаа гэж бодлоо шүү тий. За би бол яг ингээ хоёр дахь юм дээр шууд асууя гэж бодож байсан нэг асуулт. Гэхдээ Аги ерөнхийдөө эхний хариултын төгсгөлд хэлсэн учраас магадгүй одоо чи дэлгэрүүлээд хариулж болно шүү тий. Ер нь засаг огцрох хэрэгтэй юм одоогийн байдлаар. Тэгээ шууд асууя тий. Чи бол түрүүн окей. Монгол улсын хурлмаа сонгуул болоод тий. Улс 126 гишүүнтэй улсын хурлын сонгуул ингээ байгуулагдаад ажиллаж байна. За би бол шинээр одоо анх удаа сонгогдсон гишүүд дээр бол магтахаар ч гэдэм өөрөө ингээ хараад ямар сайн хүн бэ, мэржлийн хүн бэ тий. Одоо тий ийм хүмүүс бол байна. Тэнгүүт эргээд ингээд нөгөө 3 нам хамтарсан байгаад байдаг. Тэнгүүт нөгөө үндсэн хуулийн өөрчлөлт маань яг ямар үзэл санаан дээр явсан бэ гэхээр ерөөсөө нэг нам ингэж ирэх байхгүй тий. Одоо ингээд 8 жил бид нар харсан шүү дээ. Бид нар бүгд нөлмөс тий гуниг л болсон шүү дээ. Тэгээд 3 намын ингэж засаглал нь бол ер нь бол зүг гэж харж байгаа. Ер нь бол энэ хамтрлыг бол тэгээд яг одоо байгаа ерөнхий сайдын чадварын талаар яриад байгаа байхгүй би бол энэ хүн бол яг ингээ эргэлзээтэй. Тэгээ яг ингээд боловсролын төвшинч тэр хүлээн зөвшөөрөгдөх төвшинч тэр намаасаа одоо юу гэдэг намынхаа мандатыг авсан одоо ингээ карьерийг харуул те энэ ингээ түүхэнч тэр тийм замналанч тэр тэгээ одоо гарч ирээ шийдвэр гаргаж байгаа байдлууд нь эргэлзээтэй те ингээ ер нь бол би бол энээс илүү Монгол улсад ерхий сайд хийгээд явах чадвартай залуучууд байгаа гэдгийг би мэднэ. Би ингээ тийм учраас би энэ үнийг би солих ёстой гэдэг итгэл өмчлөлтэй. За хөлгөө одоо асуулт арай өөр тий. Ер нь чиний бодлоор ер нь мэдрэмжээр одоо энэ засаг ер нь огцрох хэрэгтэй юм уу? Гүм үү? Эсвэл ингээ байж их хэрэгтэй юм уу? Одоо түрүүний нөгөө нэг ингэж огцрдсан юм чин гэдэг үү штэ. Ер нь за. Шот. Энэ засаг огцрох ёстой. Аха. Энэ засаг тэгээд огцрно. Аха. Цаг хугацааны үед ямар байх вэ? Яагаад ёстой гэж бодоод байгаа? Тэргээ жаахан дэлгэрүүлээд төхөө. Ерөөсөд хамгийн том үндслээс хараад өнгөлчлээ шүү дээ. Иргэдээс эдгээр юг авч чадахгүй. Итгэлийг олж авч чадахгүй. Мөрч мандат болцсон тийм. Ер нь хангалттай. Тэгээд ингээд тоочих юм бол энэ засаг чи өөрөө давпуу гэж би бол хэлэх гээд байгаа. Маш олон жишээтэй. Тэр болгоны тоочих юм бол мэдгүй дэс нэвтрүүлгээ. Тэгэхээр энэ засаг огцрох ёстой. Энэ засаг огцрно. Засгийн газар угаасаа огцордог. Байгуулагдсан бол огцордог жамтай. Окей. За, харин юу гэж бодож байна? Огцрох систем үү гүм одоо? Би ч хоёрны талсан гэж байна. Би ганцаараа хоёрны талд багт яа надаас ийм асууад байгаа. Огцортой байгаасаа ингэж гэж бодож байна уу? За. Окей, огцор. Бид нэр ингээд харах юм бол засгийн газар ингээд байгуулагдсан цагаас эхсүүлээд би нэг хувийнхаа дүгнэлтээр юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ бол улс төрийн хүрээний авилга одоо ил цаандаа гарч ийн удаа л гэж хараад байгаа. Анх Монгол Ардын нам хэрвээ парламентын сонгуульд олонхын санал авсан бол энэ дангаар засгийн газрыг байгуулах ёстой тийм үү? Гэтэл нөгөө эрсдлүүдийг хамт өөрөх. За тэгээд ингээд сөрөг хүчингү байна гэдэг чинь тухайн улс төрийн хүчинд бол айгүй том давуу тал байхгүй юу? Тэгэхээр оюун эрдэнэ гэдэг хүний улс төрч хүний өөрийнх нь стратеги бодлого тэр нь бол одоо юу гэх юм? Бүх одоо өрсөлдөгчнөрөө дэрэгдээ авчирч суулгаад за миний өгш миний доор суучих гэдэг ийм стратегтэй байх нь шүү дээ. Тэгэхдээ танаа хоёр нам яасан гэхээр гүйж очиод ивссэн байх гэхээр танаа хоёр намд бол стратеги байхгүй байх гэсэн үг байна. Байгаа нь одоо зайлвал одоо эцсийн стратеги тэр чи юм билүү? Би сайн мэдэхгүй л байна л да. Тэгэхээр миний бодлоор бол энэ бол засгийн газрыг дангаар байгуулах боломжтой байсаар сөрөг хүчингү болгож засгийн газрыг байгуулж ийн гэдэг бол улс төрийн авилга, улс төрийн хүрээний авилга. За одоо хоёрдугаар гарч ирсэн авилга тэнгууд одоо нөгөө сая нөгөө арчсан намын танаа бүлгийн дарагч юм лээ. Тэр чин сая хэллээ шүү дээ. Одоо тэр засагт ивсэн хідэн сайд нар л одоо тэд нартай ажиллаж байгаа болохоос бусд нь биднэрт хамаагүй гэдэг гомдгсэд бас тэр доогуур байна шүү дээ тий. Тэнгууд нөгөө хоёр намын дундлын хэмжээний гомдгсдыг тэд нар яаж нөхч ин гэхээр нөгөө сая баахан албан тушаал шинээр гаргаж ирлээ шүү дээ тий. Менежер гэд тий. Яасан ямар бүтээмжийн менежер яадаг менежер. За тэгээ үйлдэлснийг нь одоо нөгөө сонгуульд ялагдсан тэгсэн мөртлөөсөө бас дахиад гомдолтой байгаа нөхдүүдийг одоо элчин мэлчин рүү ингээд хуваарлаад дахиад улс төрийн хүрээний авилга واخгүй энэ албан тушаалын авилга би бол энийг авилга л гэж харна. За тэгэхээр энэ болгон ч одоо яаж юм гэхээр эцсийн эцэд энэ засгийн газрыг аврахын тулд хийгдэж байгаа алхмууд واخгүй. Тэгээд
одоо бид нар ингээл улсаараа ингээд улс төрийн хүрээний авилга ямар өндөр түвшинд яаж ил цагаандаа гарч хийгдэж байгааг харж байна. Тэгээд одоо үүнээс цааш хэрхэн явахыг одоо би таашгүй. Тэгэхээр авилгалын мөнгө одоо жишээл хаанаас санхүүжиж байгаа юм тий. Бид нарт тийм нөөц байгаа юм тий. Тийм одоо би жишээлх юм бол нэг юуг уншлаа л да нэг сүулт гарсан. Одоо орчин цагийн нөгөө өдөртөгчд биш нөгөө диктаторуудыг ч үтгэлээ. Дарангуулагчид яаж одоо нөгөө амьд үлддэг юм бэ? Тэ яаж ингэж дарангууллаа ингэж амжилттайгаар өргөжлүүлдэг юм бэ? За өмнө Сталин байна, одоо Пол Пот байна, тэ нөхдүүд бол яадаг гэхээр зүгээр ингэж хуугаар нь алдчихж байгаа шүү дээ, тэ. Одоо дуурсан болгоно ингэж алаад явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр орчин цагт одоо алах шаардлага болсон. Яаж юм гэхээр одоо нөгөө шууд пропаганда л хэрэгжилж байна. Тэ. Тэр одоо засгийн газрын одоо жишээлх юм бол интернет орчинд цацагдж байгаа нийт коммент хятадын интернет орчинд цацагдж байгаа нийт коммент 20% нь засгийн газраа нөгөө ботууд нь ажиллаж идэг тий. За тэгэнгүүт одоо юу гэдэг нөгөө Перугийн ерөнхийлөгч байсан нөхрөө чи хин гэдэг лээ нэг Япон нэртэй Фушимара билүү тий. Тийм Фушимара жишээлх юм бол жилд 36 сая долларыг телевизэд өгдөг байсан юм да. Гэтэ нөхөр бол 99-2000 оны хооронд нөгөө ерөнхийлөгч байсан гэхээр нөгөө интернетээс бас нөгөө ийм вайрал болохоос өмнө байхгүй тий. За тэгэнгүүт ингээд өөрөөр хэлэх юм бол иргэдийн тархийг угаагаад зөөлөн хүчээр явах нь дарангуулагч нарт илүү урт бөгөөд тайван амьдрах нөхцөлийг олгоцсон юм байна орчин цагт. Тийм. Хүн харахад бол яа тийм сонгол болно. Гэхдээ дарангуулагч бол би тэнд ялгаа мэднэ. Тэ? Тэгээд ингээд яа тийм тэр бүх телевизүүдийг худалдаж авах, бүх сэтгүүлчдийг худалдаж авах, хэв мэдээллийн хэрэгслүүдийг худалдаж авах мөнгө хаанаас гарах вэ гэвэл татварын мөнгнөөс гарна. Тэгэнгүүт иргэдийн амьдралд ороотод эхлэхээр хүмүүс одоо манай өдөртөгчд бол нөгөө тархиа угаалгацсан чинь амар гол агштэй лагдаг тий. Гэхдээ төрийн албан хаагч нар гэж нэг тэнийг юмуд ажиллаж чадахгүй бид нар ингээд амар хэцүү байна гэж ингэж нөгөө поинтлах нөгөө цэг нь өөрчлөгдчихвэл юм байна л да. Хаяа нэг хүнээр сур зална. Тийм. Гэхдээ ганц нэг хүнийг бас цааш нь харуулхтаа бас харуулна шүү дээ тий. Гэхдээ яг өмнөх үеийн дарангуулагч нараас бол орчин цагийн дарангуулагч нар тэгж өөрчлөгдсөн юм байна гэдгийг бол тэр судалгаагаар бол харуулсан л байлээ л дээ. За окей. Нөгөө үндсэн асуулт болох унах ёстой юу те? Би одоо чиний хариултаар бол засгийн газар унах ёстой гэж үзлээ л гэж ихний хариултаар ч ойлголоо шүү дээ. Тийм. Яг нэг легитим чанараа алдсан. Бид нарыг одоо төлөөлөх эрх мэдлээ одоо хэрэгжүүлж үнэхээр чадахгүй байгаа. За тэгэнгүүтээ одоо жишээл хувийн хвшлийг бол сүүлийн хэдэн жил бүр үнэхээр хуус орж шít те. За тэгээд инфляц бүр үнэхээр бүр сүүлийн яг хэдхэн сард бүр мэдэгдээд байгаа байхгүй. Одоо би хүнсний дэлгүүр орохоор сонголт нь өөрчлөлт бүр багасаад байгаа байхгүй. Үүний бол бүр ингээд худалдаж авч байгаа ингээд өөрөө тэрийг анзаартал мэдэгдэн гэхэл чинь бүр үнэхээр хүнд байгаа байхгүй хүнд тий. Тэгэхээр засаг яаж юм гэсэн чинь ажиллаа хийж чадахгүй л байгаа даа гэх шүү дээ. Чадчихсан бол надад тийм дарамт ирэх ёсгүй байхгүй. Тийм биз дээ. Тэр чинь зохицуулагцсан би миний өмнөөс одоо тэр зохицуулах үүргээ хийгээд байсан бол би тийм өдөр тутамдаа тийм их дарамт мэдрэхгүй байх хэрэгтэй байхгүй. Гэтэл иргэд бол одоо дарамтын талаар баруун солоогүй ярьдаг болсон байхгүй. Бүр татвараа буулгаад чи над нийгмийн даатгал чинь бүр арай хитэдсэн биш тэгээ хүмүүс яриад байна гэдэг чинь угаасаа дарамт нь хитэдэд байгаа байхгүй. Тэгээд бүр засаг ажиллаа хийж чадахгүй байгаа болохоор тэр тэдний чадамжгүй байдал нь дарамт болж мэдэгдээд байгаа. Тэгээ угаасаа засгийн газрын одоо жишээ чадамжгүй байдал иргэдэд яаж буух юм дэ чирээ чадамжгүй байдал айдас те дарангуулалт энэ чи яаж мэдэгдэж хүнд мэдрэмжээр мэдэрдэг байхгүй те хүнсээ авангууд ч одоо юу гэдэг хүнсний сонголт нь багассан байна те би одоо тэгээ одоо тэр хичнээн рил гарч байгаа нэг иргэдийн зүгээс гарч байгаа штэ үгүй бид нэр ингээд юмаа ингээд тушаалаа татвараа тушаалаа тэгвэл амын орлогын албан татвар нийгмийн даатгалаа төллөө тэгэл ингээл дулааны нөөт төллөө дулааны цахилгааны дулааны тий тэгэл ингээ бүр өөртөө ингээ аюу гоё ингээ рил хийгээд яваад нь шүү дээ тэг бүр ингээ төрүүлчихсэн мангар креатив болцсон юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс тэр дарамтыг мэдэрсэн мэдрээд хамтраа илэрхийлэхдээ бүр ингээ цуглараад хамтдаа рил хийя гэдэг хэмжээндээр бүтээлч болцсон аюу олон төрлийн тийм нөө креатив байдалд орсон кинонд хүртэл шингээгээд тэр нэг юу илээ ямар нэг солонгосын кинонд хүртэл хийгээд нэг харуулсан юм. Мандрин уу? Яга нөгөө нэг хүүхэлтэй буудаад идэх чи ямар кино вэ? Сквид Game. Тэсгүй. Тэгээ хүмүүс тийм бүтээлч чанар руугаа орсон байна гэдэг чинь тэр
байдал угжирсан байна А гэсэн. тэрнээс сэдвүүлсэн рейсийг хэлж байна те. Би түрүүч байгаа яриг би дуусгачих уу. Би тэ яа дарангуул руу орсон гэсэн чинь гол холбох юугаа хэлээгүй шүү дээ. Би ч оюун эрдэнэ тал юм шүү дээ. Марцсан. Тэгэхээр миний хөвшөө одоо ингээд оюун эрдэнэ. Ингээд эн чинь ингээд нөгөө том амбицуудаа хэрэгжүүлэх гээд тэгээ хит их эрх мэдэлт хүч мань хүн дээр одоо төвлөрсөн ба шүү дээ. Тэгээ энэ тохиолдолд яа гэхээр дарангуул руу шилжихэд айгу хурдан байхгүй юу? Яа тэгэхээр энэ тохиолдолд чинь нөгөө хүн чинь яадаг гэхээр өөдөөс нь нүг дуурсан хүн болгоныг харддаг. Яа тэгвэл тэр хүн чинь амар хүч төвлөрсөн тий. Тэгээд ингээд энэ ч намайг ингээд яах гэдэг юм шиг, энэ ч огцруулах гэдэг юм шиг. За энэ тав бол яг сууцаад намайг огцрууллаа л да тий бүр. Гэт ингээд эн чинь дарангуул руу шилжихдээ хурдан байхгүй юу? Тэр миний хөвшөө одоо дарангуулагч болохоос өмнө одоо болох хэрэгтэй л. Ирээдүй байна те. Байгаа байхгүй. Одоо бол оюун эрдэнэ болчих юм болно шүү дээ тий. 50 он хүртэл Монголын улс төрд ноёрхон өдр гэсэн төлөвлөгөөтэй хүн гэдэг байгаа шүү дээ тий. Ноёрхож болон заяа. Ноёрхож болно. Одоо буухгүй бол ноёрхож чадахгүй шүү дээ. Буухгүй бол ноёрхож чадахгүй. Одоо буучих юм бол шүү дээ тий. Магадгүй эргээд нэг камбэк. Тий 28 онд би өстой яг алах гэж яхад намайг зогсоосон шүү. Би яах вэ гэд би тэр үе та нарт судлаа өгсөн шүү гэж хэлэх бартан байхгүй. Яг тэгвэл үнэхээр том төслүүдийг ярьж байгаа. Тэр төслүүдийг ярих цаг хугацааны хувьд бол болсон уу гэвэл болсон. А гэхдээ манай улсын эдийн засаг одоо бүгдээрнгийн зэрэг явуулахад үнэхээр чадахгүй. Тэр хүрэхгүй байна. Тийм учраас одоо хазаараа тат, жолоогоо тат гэдэг үл юу гэвэл тэ? Жолоогоо тат тийм. Одоо ингээ яалч байхгүй ингээ жоохон ингээ тормос авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээ шунлан ингээ хитрсэн байна тийм. Би өмнөх хоёр ингээд нэг хэлмэр санагтаад. Хоёр дугаар дээр хэлсэн. Энэ мега төслүүд энэ өөрөө юм аюулын харанг дагуулдаг байгаа юм шиг надад санагддаг. Нөхөр улс төрд ноёлно гэдгийнхэн цаана магадгүй тэр тиран болох сонирхол байгаа даа. Тэгээд ингэж байгаа хүмүүсийг ингээд нийтлэг ийм одоо шинж тэмдгүүд илэрж эхэлж байгаа. Тэр симптомууд. Нэг шинж тэмдэг нь бол айдсаар удирдах байгаа. Гэхдээ нэг тийм хий үзэгдэл гарах шүү дээ. Тэ? Сая өдөр чинь нөгөө нэг хамгийн сүүлийнхаар жишээлхэд нэг тийм MCS гэдэг мангас гаргасан. Өмнө нь бол элбүүд орж гэдэг мангас гаргасан. Тэрний өмнө чи юу мегабайт болж мангас шүү дээ. Яг үнэ. Тийм гэх мэт ингээд. Ийм нэг шинж тэмдэг нь ийм нийтийн дайсан айдас гаргах. Эднэр өөрсдийнхөө хийж байгаа бузар болохыг эдгэр хийгээд байгаа маа гэж ингэж манипуляц болсон. Тий, нэг энэ нэг шинж тэмдэг. Хоёр дахь нь яг саяны хэлж байгаа энэ мега төслүүд байхгүй. Энэ мега төслүүд өөрөө манай эдийн засаг нэгдүгээр бүр ингээд ямар одоо тэзүү гэж ярьдаг юм. Юу гэж ярьдаг юм? Даах үндслэл байхгүй. Нэг даалаа гэхэд эднүсийг төр ингэж өөрөө хийх шаардлага байхгүй. А хийлээ гэхэд бид нар өөртөө эндээ өөртөө идэгдээд орчих байхгүй. Төр энийг идэггүй. Магадгүй эдгээрээс нэг зүйлийг хийж болох боломжтой нь эрчим хүчил бид нар хийдэг. Яагаад гэвэл тэр эрчим хүчний асуудал тий. Эрчим хүчний асуудал энэ нөгөө хувийн хвшлийнхнаас магадгүй даваа явцсан. Зөвхөн одоо юу гэдгийг бас нэг гадна дотны сонирхлууд байгаад идэм болов уу гэж харагдаад байна. Тэгэхээр энэ дэр энэ мега төсөл байж болох юм. Тэгэхээр энэ эцсийн дүндээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ мега төслүүд иргэдэм болоод улсын хөгжлийн төлөө төслүүд биш ээ. Биднүүсийн асуудал дээр тулгуурласан биднүүсийн анхаарлыг сарниулах гэсэн энэ бүх зүйлийнхаа ард нөхөр үндсэн ажиллаж хийсээр л явж байгаа л тийм. Тэгэхээр энэ хоёр шинж тэмдгийг маш сайн ажиглаарай л гэж хэлэх гээд байна тийм. Одоо тэр дарангуул одоо тэр номон дээр бол бичигдсэн л байх учиртай. Тиймэрхүү нөгөө нэг бүхэл нөхдүүд амар одоо юу гэдгийг том бүтээмээ болтлоо гэх юм. Яг тэр нь хин дэр. Одоо сая Перу жишээ айгүй гой ингээд хот байгаа хэрнээ тэр аялагчийн юм дээр хийсэн байдаг шүү дээ. Тийм ингээд ингээл тэгэхээр бид нар бол зориуд байна уу юу зохион би чинэлэг байх нь надад чухал. Тэ. Тэрнийг л хүсэж байгаа. Бид тэрнээс тэр мега төслүүд биднэрт энэнгээр халахвчилсан дарангуул тогтох процесс яваад шүү. Нийслэлийн харагч те утаа төвжрэл дээр ардан цаана метро ярьж जैन те 14 хот гээл юу бат те 14 хот та төгжрөл яригдахаа болцсон шүү дээ бүр. Тэгээ ингээд хүннүү хот мод асуудлуудын цаана угаасаа дандаа ингээд том асуудал бол
миний гүшин одоо болохгүй хаа. За би бол хувьдаа бол ер нь одоо түрүүний асуусан хоёр асуултан дээр хариулахад засаг бол ер нь огцрох хэрэгтэй гэж бодож байгаа. За тэгвэл энэ дээрээ тулгуурлаад 3 дахь асуулт буюу хэдүүлээ ингэж одоо яг хөлгөө бол одоо таамаглал байна гэсэн тийм үү? Окей, хэдүүлээ дугасаа таамаглал байна. Ямар тийм нарийн энд мэдээлэлтэй холбоотой биш тийм үү? Хамгийн зэгтэй ойрхон байдаг хүмүүс шүү. Хүмүүс биш. А гэхдээ ингэж 3 дахь ингэж асууя. Окей, засаг огцрох бол яаж огцрох вэ? Тэ? Хаанаас эхэлэх вэ? Түрүүний хөлгөөгийн ярианаас би бол чинь надад юу гэж бодож байгаа гэхээр ардын намал дотроос хөдлөх болов гэсэн тийм одоо таамаг байгаа. Тэгэх болов ардын намынх нь хөдлөх болов. За ерөнхийлөгчийн талынхнаас. За тэгэл ерөнхийлөгч нэг том хүсэл байгаа шүү дээ. Тэрийг нь биелүүлэхийн тулд ингэж түрээд л. Тийм ч учраас одоо ардын намын янз бүрийн хүмүүс ч хоорондоо үзээд байдаг боллоо те. Хөөрхи зөвхөн нарааг л ноолдог байсан тэр Баярбаатар гэдэг нөгөө ёс зүйн хорооны дарга нөхөрчин инх баяр лөө те ерөнхийлөгчийн найз инх баяр лөө гурил мөрөл лидер гэдэг айгүй том дуурж илээ шүү дээ. Тэр чинь уул нарааг л ноолдог байсан шүү дээ те. Тэгж ингэж дүр мөр болж энэ 7 хоногт гарч ирж гэн гэдэг ч юм уу. Ийм сонин одоо тийм элементүүд харагдаад байгаа хүмүүс анзаарагддаг байсан. За би бол ингэж бодоод байгаа. Ер нь засаг огцрох бол яаж огцрох вэ те? Хаанаас эхлэх вэ? Хийсвэрлээд бодъё хэдүүлээ заа шиг. Мэдээж нөгөө олонхын санал авсан байгаа Монгол ардын нам байгаа шүү дээ. 50-аас дээш авсан. Тэр тухайн намын гишүүд гэдэг юм уу тэр хүмүүсийн улс төрөөс л шалтгааллах байх гэж бодож байна. Нам гарыг ихгүй юу? Хүн намын хувьд нь шүү дээ. Хүн намын хувьд сая түрүүн бас ари сэтгүүлч хэлж байна. Засгийн газарт орсон хүн намын хувьд бол зөв. Яагаад тэгэхээр би энэ зөв буруу гэдэг шийдвэрийг хоорондоо хэлцэг гаргацсан байхгүй. Тэгээ ингээ эн чинь урагшаа явж байгаа нам нэг гишүүнээс 8 гишүүнтэй болсон. Тэгээ одоо засгийн газарт ороод бусад намуудтайгаа ингээд ярилцаад одоо ингээд хоёр сайттай, хоёр салбар, нэг салбартай, нэг шадар сайттай ингээд бас ажиллаж байгаа. Тэгэхээр ерөөсөө өнцөг нь ингээ харах хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Намаас л яах юм өрнөж магадгүй гэж байна те. За хөлгөө бол эхний асуулт хариултан дээр бол маш сайн хэлсэн те. За ер нь нөхөр өөрөө л сонирхгүй бол одоо болилгэхгүй болохгүй шинжтэй болчлоо. За гэхдээ асуулт маань бол бүр нөхцөлтэй асуулт болсон те. Засаг огцорно гэвэл зааж нэг хариу бодож олдоо. Яаж гэдэг. Гаргалгаа юу вэ гэж. Ер нь энэ юу л болох шүү дээ. Нэгдүгürt иргэд бол бэлэн болцсон. Нийгэм өөр. Энэ үнийг манлайлал дутагдаад байна. Тэгэхээр зэрэг энэ замаар энэ замаар л ерөн засаг огцрох болов. Бид нар ч үндсэн хуулиндаа үзэл бодлоо илэрхийлэх, тэгээ улс төрийн эрх чөлөөтэй. За гэхдээ 50 замаар тийм чагсаалцуулах ийм эрх чөлөөтэй. Энэ үндсэн хуулийн заалтал хэрэгжиж байна. Тэгж л. Тэгэхээр ямар ч байсан сөрөг маягийн хүчнүүдээс те. За юу ч нэрлэж болж байна. Яг тэр чулуу хаанаас хөдөлж ийн хөхтэр зэрэг иргэдийн ахуй амьдрал болохгүй байгаа. Иргэдийн хүсэл зориг биелэхгүй байгаа. Эндээс хөдөлж байгаа байхгүй. Нэг. Тэгэхээр зэрэг ингэж гимэн хүсэл зоригт нийцсэн засаглал бид нар томилоход оролцож байна. Нэг. Түрүүний ардын нам эрх барьж байгаа олонхоор 60 хэдүүлээч үү. Нөгөө өмнө нөгөө 32 33-ын бүлгээр хуваагдсан шиг эффект явах уу гэж асуудаг байгаа тийм. А энэ нөхцөлд бол энэ иргэдийн хүсэл зориг гэхээсээ илүү эрх мэдлийн төлөөх одоо шийдвэр гаргагчдын гэхэд одоо нэг тийм эрх мэдлийн төлөөх тэмцэл болоо өрч байна. Эдгээр юу гэдэг вэ гэхээр зэрэг за харамсалтай сүүлийн үед бол хэд хэдэн засгийг дамнуулаад харчлаа. 3 дахь бүрх хэрэгтэй байхгүй. Өмнөхөө давуулж популизм хийдэг. Тийм үү? Өмнөхөө давуулж худлаа ярьдаг. Өмнөхөө давуулж улгаалдаг. 60 тэрбум ч амар томтой байсан чи сүүлдээ 900 хэдэн тэрбумын жидүү улгаа пүү паа гэл гайхаж амжаагүй байсан чи их дайдын тоон орж ирэл нөгөөдгийг нөгөө дэвтрийн хараас тэвий тоолол сууж илаа шүү дээ. Энэ чинь одоо их дайдын дараа юу? Энэ эрх мэдлийн төлөөх тулааны үр дүнд засаг хоцрох юм бол бид нар муу журнал гэсэн. Иргэд захиалгах гэсэн. Бид нарт үндсэн хуулийн эрх чөлөө бий. 50 замаар. Энэ замаар хоцрох. За окей. Тэр хоолны юу болж байгаа? Асуулт хэвээрээ. Гэхдээ сая хөлгөөгийн хэлсэн
хариултан дээр тулгуурлаад нэг юм нэмээд бас асууч. Тэр нь юу вэ гэхээр одоо ерөнхийдөө хүний хувьд тэр чинь ингээд жагсаалаар хохицрох бол ичгэвдэр шүү дээ. Түрүүн чиний хэлдэг шиг дахиж улс төрийн карьераа эхлүүлнэ гэхэд бол тэр чинь амар том хар тол болно шүү дээ. Улс төрийн карьертэй. Тэгэхээр энэ үүднээс нь хараад засаг маань ер нь яавал эвтэх огтчих боломж байгаа бол Харин би ч одоо оюун эрдний талын юм бодоол энэ оюун эрднийгаа яаж айтайхан огцруулах вэ? Би хэцүү болоод шүү. Залуусын юм жагсаалаг аяг муухай ивдсэн тий. Үүн тэр Нэг сарын 11-ийг өнгөрсөн нэг хаврын нөгөө хаврын ажиллаа. цогтой могтой. айтайхан аргагүй нэ харин. Одоо харин тийм. Одоо яамаар хэвдээ. Одоо би сайн мэдэхгүй байна. Гэтэ яг энэ сайн хараад хэлсэн шиг жигсаал хийхээр нэг тийм нэг ийм айгүй үе шаттай. Ковидоос хойш энэ ганцхан манай улсад биш дэлхийд дахинд болж байгаа үйл явц нь юу юм бэ гэхээр ковидоос хойш ардчлалын багнуудыг ингэж нураах үйл явц улс орон болгонд айгүй эрчимтэй явагдсан. Тэрний нэг нь яг манай улсад бас болсон. Жагсаал цуглаан буюу иргэдийн 50 замаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг айгу муухан харагдуулах нь одоо цаад эцдийнх нь зорилго байсан баг л та. Одоо яаж юм гэхээр одоо ингэ жагсаал хийх гэхээр бас айгу төвхтэй тийм нөхцөл байдлууд руу ингэ түлхэгцэн. Тэгэл ингээл нөгөө одоо жагсаад одоо би жишээлбэл ингэ жагсмаар байгаа ч гэсэн жагсаад байж итл хажуудлаас нөгөө те хутган өмүүлэгчд гараад ирэх юм билүү те. Тэгэх юм бол ил явж идэг шүү дээ хэлдэг юм лээ. Зүгээрэлтэй. Тэгэхээр чи нөгөө миний нэр хүндийг унгаагаа зогсохгүй ингээд жагсаал цуглааны нэр хүндийг бүхэлд нь ингээд унгааж байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийд дахинд ингээд зөвхөн манай улсад биш бүх улс орнуудад ингэж ардчлалыг ингэж нөгөө энэ бол засаглалын хэлбэр энэ одоо ардчилсан юу чинь биш байна. Одоо энийг ингэж солио гэдэг авторитар дэглэм рүү одоо явуулъяач гэх юм уу те. Ийм юунууд ийм гулгалтууд хийгдэж байна л та. Тэгэхээр одоо би одоо яг тэгэхээр ингээ би ч одоо яаж итл улс төрч хүн биш. Тэгээд яг арга зам мэдэхгүй л мэдхээр би жич тиймэр оюун эрднэр үччихнэ. За одоо оюун ерхий сайдд маань одоо өөрөө буучаарч эвгүй шүү дээ. Тэ. Жишээ нь би зүгээр сая саваагүй тэл бодлоо л доо. Саадах чи ингээл ардсан намын ган төмөр тэлэл хөшөө чи ман чи өөрөө буучвал эвгүчих гээд байна те. Чи ингээд нэг шалтак илээ гарчихаа. Тэгээ засгийн нэг хэсэг гарчихаар одоо би эрх зүйн үүднээсээ манай засаг одоо ажиллах боломжгүй боллоо. Ардсан намынхандаа итгэж явсан боловч араас гутгаллаа. Би одоо буухаас та гэдэг ингээд буух бас нэг боломж байна гэж бодлоо л доо. айгүй тий зөөлөө Оруулж болсон юм чи гаргаж бас болно шүү дээ. тийм шүү дээ. Тохирч өдөр тутам уулзж байгаа хүмүүс тийм. Тэгээд зүр оюун эрдэнэ өөрөө жишээл ямар нөхцөл байдалд орсон байгаа юм бэ гэж бодохоос айгүй тийм ээ. Өөрөө нөө вакуумжин гэдэг чи өөрийгөө бас тусгаарлаад байгаа хгүй нийгмээсээ. Одоо тэгээд надад юу ажиглагдаад байгаа гэхээр төрийн албан дууг нь Монгол Ардын намынхан бол түлхүү байгаа. За тэгээд өдөр тутамд ингээд одоо яг Монгол Ардын намынхан мэдээж ажиллаж байгаа тийм албууд дээр очиод чи энийг хийгээч эн чинь чиний үүрэг үздэй гэдээ очихоор нөгөө дүүгдэг би өөр хэд бараг 3 удаа сонссон байхгүй. Тэгээд саяны өнгөрсөн намар шүү дээ. Тэгээд гэж чиний үүрэг үздэй чиний албан тушаал дагалдж байгаа ингээд нөгөө шийдвэр гаргах эрх мэдэл нь байгаа штэ гэхээр үгүй чи тэр оюун эрдэнэ дээр очиж гомд заа юу гэж хэлдэг байхгүй надад. Тэгсэн чи тэр айгүй гоё индикатор ахгүй миний хувьд бол бүр ингээд нөгөө өөрийнх нь тал гэж бодож исэн хүмүүс дотор оюун эрдэнэ тэр бүлэг дотроо ч орж чадахгүй болцсон байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн бол яагаад айдастай байгаад байгаа юм бэ гэдэг чинь жишээлбэл одоо тэр нэг Баярмагийн өөдөөс айгу муухай хариулсан шүү дээ. Нэрэмж дуудахгүй. Тэгэнгүүтээ хамгийн нийтдээ микрофоноо хачаад хуц гэж хэлж байгааг нь та харсан уу? Цаад байх юм ч үү тийм хуц гэдэг нөгөө яг нөгөө амын унших юм бол гэж хэлдэг байхгүй. Тэр хүн амар стресстэй байгаа байхгүй тий. Тэгээд ягаад тэгэхээр тэр хүнийг дэмжих бүлэг байхгүй байгаа. Угаас. Тэр хүн бол зүгээр ингээд нөгөө хүүхэлтэй болцсон. Тий. Өөрийнх нь намж дэмжихгүй байна. Мэдээж сөрөг хүч нь айгуу гой тод уурахаар угаасаа арталт нь хинч дэмжихгүй байгаа юм чи айцтай байгаа. Тэгээд хүмүүс тэр хүнийг вакуумжлаа айгуу хэрэг мэдлэлтэй байна гэж ярьж байгаа ч гэсэн өөрийнх нь намд дэмжихгүй болцсон юм. Хэрвээ тэр хүнийг намд дэмжиж байсан юм бол өөртөө мангар бахархалтай ихтэйгээр ярина гэдэг. Гэтэл тэр хүний ингээд ямар нэг юм
одоо жишээл 14 мега төсөл гэл ярангууд тэр яг үнэндээ тэр чи хэр авч байна. Түрийн албаных нь ёо энийг тэнийг өмнө талд орох уу байх уу гэдэг тийм нөгөө нэг намынх нь өөрсдөө тийм дилеммад орж эхэлж байгаа байхгүй. Тэр асуудал тэгж томрохгүй байна, хүмүүс дэмжиж баярлахгүй байна гэдэг ч юу гэсэн үг вэ гэхээр оюун маань Барчланам гэдэг бүр ингээд аюу тийм дилеммад шилтэй ер нь бол нэг тийм талцал хүмүүсийн толгойд үүссэн байгаа байхгүй. Энэ нөхцөлд энэ хүн хизээ унах уу гэдэг бол яг үүндээ цаг хугацааны л асуудал. Ийм улсын хурлын гишүүдээс ч юм уу эсвэл за ерөнхийдөө улсын хурлын гишүүдтэй харьцаж байгаа ч юм уу нэг ийм хид хідэн үйл явц тий нэг юмнууд болчлоо шүү дээ. Эдрийгээ ингэж өнгөрсөн 7 хоногудад болсон энэ хөвлөрүүдийг хэдүүлээ жоохон задлаад ярих гэж үзье л та. Жишээ нь би түрүүн тэр нөгөө одоо ёс зүйн хорооны дарга тий тэр Баатар бол ер нь л наарааг л одоо ёс зүйн үг гişүүлгээл зайлуул хөрөх юм ноолоод байдаг байснаа. Одоо бол бүр ерөнхийлөгчийн амин найз руу хүртэл гурил мөрлө өөрт ямар ч хамаагүй сэдвэр эдэр ярих зэрэг гэхэр чинь би бол нэг санамсаргүй зүйл гэж би бодохгүй байхгүй. Гинт ингээл босч ирсэн ээ. Нөгөө мөнх баясгалан гишүүн сэтгүүлчдэд ярьслуу гэсэн шүү дээ. Юу хүнсэн бэ гэхээр нөгөө хөрс сүхийн ерөнхий сайд ахтай эхлүүлсэн төсөл боёо одоо нөгөө дорногийн нефт боловсруулах төсөл. Тэрэн дээр юу яригдсан бэ гэхээр улсын хурлын гишүүдэд ямар ч мэдээлэл өгөхгүй байна гэж эхлээ ярьсан. Бид нар бол ямар ч мэдэх боломжгүй байхгүй гишүүн мэдэхгүй шүү дээ. Давтааж авъя гэд. Тэг ямар процесс болоод байгаа айгуу сайн. Тэгээд нэлээд болж байгаад авсан гэж ярьж байна. Тэгээд юу болсон гэсэн чинь санхүүжилт их усүр мөнгөний Энэтхэгийн засгийн газар те арилжааны банкнаас нь авсан зээлийн хүү яригдж байна. Тэгээд гүйцэтгэл яригдж байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр баг ашиглалтанд орсон байх хэвээр юм төсөл нь 20% явж байна. Гээд ингээд булаануудын дэлгэж эхэлсэн. Тэгээд мэдээж цаанаа ямар нэгэн шалтгаантай байсан байгаа байхтай ингээд нэг улс төр явж байгаа гэдэг утгаар сая таныг ингээд хэлсэн чинь санаанд орж ийн л та. Тэгээ нөгөө ихлүүлсэн хүн рүү ингээд атак хийж байгаа тий. Тэгээд энэ төсөл чинь ингээд одоо ашиглалтанд орсон байх хэрэгтэй байсан чинь мөнгөнийхөө бид нар одоо Монгол улсын засгийн газар өрөнд орсон бүр хүүгийн төлөөд айгуу дарамтанд орсон тий. Тэгснэ төсөл нь яг үндэ айгуу бага хувьтай 20% явж байгаа ч юм уу тий. Иймэрхүү айгуу том асуудал үүсчихэж байна. Дахиад яг энэ дээр түрүүний ярьжсэн гишүүн мэн бас шууд ил нээлттэй сэтгүүлчдийн өмнө бол ерөнхийлөгч нөгөө хүнсний хувьсгал хөтөлбөр бол бүгштэндээ авилгалд нэрвэгдсэн эдэргээл ингээл хэлсэн. Тэгвэл яг иймэрхүү одоо би энэ санаж байгаа юм шүү. Өөр та хэдийн санаанд байгаа ийм хэдэн жишээнүүдээ яриад энэ жишээ ер нь ийм явдлууд яагаад тохиолдоод байна гэдэг дахиад зангидээ. Юу руу чиглээд байгаа ингээд төхөө. Одоо хөлгөө анзаарсан иймэрхүү гишүүдийн ч юм уу мэдгүй өөр одоо ийм хариуцлагатай албан тушаалтай хүмүүсүүдийг хэлж ярьсан юм юм. За заавал Гэхдээ одоо би яг үнийг хэлэхэд бол энэ хэл мэдээлэл юмнаар нэг харахгүй байна. Тэгээ яг ингээд тренд болж байгаа гэдэг юм ингээд бүүн болж байгаа бичлэгүүд л миний Facebook Twitter дээр орж ирж нэг хальт харагдаж байгаа. Тэгээ яг ингээд тэр ингэж хагарал энтрийг нь бол за тэдний энэ хүн ингээд хэлчихэж जैन. За энэ тэгчлээ гэдэг. Өстө тэр хоорондын хамаар юм уу гэж гишүүдээс хоорондоо сайн хэлж мэдэх юм алга. Тий. Нэг зүйл тодорхой байгаа нь одоо юу гэдгийг X ерөнхийлөгчийн энэ асуудал өөрөө бас эрх барих намын доторх зодооны нэг илрэл болж байна уу гэж хараад байгаа. Төлөвшүүлчин бол одоо ил гаргаж ирж яриад заараас нь хүн намынхан ч орж ирж иргэд мэдээлэл өгсөн гэж айгүй хөөрхөн юм ярьж орж ирээл тий. Намынхан бол нэг тийм тодорхой байр суурь илэрхийлэх 2 сар гээд Жанко гэдэг үний ч юм уу сайн мэдэж штэ одоо бол тий. Тэгээд тэр хуулийн байгууллага бол тэр 507 утас материал дунд хангалттай нотлох баримтууд байгаа гэсэн. Тэгээ хуулийн байгууллагын ажлаа хийх бол тэргээ нээцэн л гэдэг ба шүү дээ шалгаж яах гэдэг ба шүү. Засагт арчилсан нам орсон нэг том үндэслэл чинь үндэслэл биш ээ. Нэг том эрх ашигын төлөөлөл бол экс хэрэглэгч шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ засагтай хожээтай холбоотой. Түрүүн харидын хэлснээс яг тэгж би бодоо сууж байна. Хэрвээ нөхөр өөрийнхөө одоо даргалж байгаа улс төрийн хүчнийхнээс иргэдэс битгээл тий улс төрийн хүчнийхнээс сэтгэл болж авч чадахгүй байгаа юм бол маш сайхан хувилбар гарч ирэх гэдэг. Энэ юу хэдэн 4 жил тутаад саналаа өгдөг сонгуулийн тий сонгуулиар ихтгэл үлээлэхгүй гэдэг бол засгийн тухайн засгийн газрын өгцрүүлж байгаа асуудал шүү дээ. Бас хэлбэр байж болно тий. Энэ бас нэг хувилбар. Маш том 3 жилийн дараа.
Тийм 3 жил уу. Энэ чи юу лээ 25 тийм 3 жил. 3 жилийн Утгаар дараа. энэ. Эрсдэл нь юу гэхээр танаа манаа хоёр л нэг тийм. Альтернатив болж өгдөггүй дээ. Лодо самбо гişүний нөгөө бланкэн дээр гар өсөж цуглуулж байгаа шүү дээ. Тий. Тэгсэн чинь нөгөө зурхгүй байна гэд. Тий. Тэгээ манайм айгу гоё үг хэлсэн байлээ шүү дээ. Гişүүдийн доон хүрдгүн бол талбай дээр иргэдийн доон хүрх байлгүй тэгээд. Тэгээ ер нь тийшээгээ чиглэх байлгүй гэж бодож байна. Бид байгаа нэр маш том өч бол тэр сонгол шүү. Тий. Бид нар арчилсан намын гишүүний хуваар би ч бас тий намаа үндсэн тэр үндэслэл өргөдөл дээр нь аваачих тий. Энэ бол одоо ямар дуу хоолой байдгийг, ямар арга байдгийг аль болох тийш нь хүч юугаа дайчлах хэрэгтэй. Тэгэхээр цасаас гарч ижил тийш очих бах тий. Тэгээд ингээл тэгэхээр сонголт ер нь сонголт бидгийг бид нар өгөх нь манай намын шийдвэр гаргагчдын үүрэг байхгүй тий. За ариг ажиллаж гараа яаж юм. За одоо тэгэл мэдээж том нь бол мэдээж нөгөө Женког л энэ тэндээс одоо учруулах нээлт гарч ирээл ярьсан мэрсэн гэл нэг иймэрхүү өрөндгүүн хавар нөгөө халуухан ус төр гэдэг байгаа учир чинь л энэ шүү дээ. Хавар л манайхан чинь нэг ийм юм айгүйх ярьдаг. Намар харьцангуй ярьдаггүй шүү дээ тий. Бид нар чи ийм уулын цагийн хуваар Монголын цагийн хуваар айгүй ойлгомжтой байхгүй тий. 12 сард жагсчихдээ шүү дээ бас тий. Цагаан морин жилийн жагсаалчид гэж ярих юм бол 12 сард гэсэн тий. За тэгээд 1 сард ингэж явжсан цагаан сар, за 2 3 сар бол ингээд баярын сарууд тий. 4 5 сард яг хийц хүрэнгүүтээ ус төрж шүү дээ. Жагсаж мэгсаа тий. За тэгээд 6 7 8 9 сар бол ойлгомжтой энэ бол амралтын сар. Уул нь бол бид нар нөгөө амралтын сар таата улирлууд давуулна илүү их бүтээн байгуулалт хийж явах хэрэгтэй. Бид нар бол эсрэгээр амраад явцдаг арт хүн байгаа даа тий. За тэр чи яхав. Сонгуул гэснээс хөлгөөгээ сайн ярьсан. Арай л хол байна тий. Наан нөгөө ерөнхийлөгчийн сонгуул байна. Тий. Ерөнхийлөгчийн сонгуулаар ерөө Монгол Ардын нам энэ чигээрээ Монгол Ардын намын нэр хүнд унсаар байх юм бол ерөнхийлөгчийн сонгуулиар арт түмнээс сонгогдож чадахгүй нь бол ойлгомжтой болох гэдэг шиг байна тий. Тэгэхээр энд дахиад өөр баримт ярих уу яах уу гэдэг нэг юм яригдчих магадгүй. Хүүк оюун эрдэнэ хоёр ингээд муудалцаад би бол нөгөө ингэж хардчихсан байхгүй хүүк Женког дарж чадах юм бол оюун эрдэнэ хүчийг сулруулна гэж үзээд ингээд үзэлцээд хоёр хэсэг хуваачаад үзэлцээд байгаа юм байна гэж бодохгүй юу. Тэгтэл анханасаа гарч ирснийг нь бодох юм бол хүүк оюун эрдэнэ хоёр ч айгүй сайхан тохирон дээр нэг нь ерөнхий сайдаа өгөөд ингээд нөгөөх нь ерөнхий сайд болоод улмаар ерөнхийлөгч болоод ерөнхий сайд болоод гэдэг энэ хоёрын алхмууд чинь ингээд айгүй юм тохиролцоотой яваад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ерөнхийлөгчийн сонгуул дээр энэ хоёр тэгвэл хагаралтах гээд байгаа юм уу? Яах гээд байгаа хагаралтгүй юу юм гэдэг чинь айгүй эргэлзээтэй л байна л да. Тэгтэл за хэрвээ ард түмнээ сонгогдож чадахгүй юм бол нөгөө парламентод сонгогддог хувилбар руу мань хүмүүс шилжиж магадгүй тий. За тэгтэл засгийн газрын гишүүдийн 5 парламентын гишүүдийн 5-1 засгийн газрын гишүүд байгаа шүү дээ тий. За тэгтэл өнөөдөр яаж юм гэхээр би энэ дахиад түрүүчийн нөгөө улс төрийн авилга дотор нөгөө улсын хурлын гишүүдийн цалинг орлоо байна. Улсын хурлын гишүүдийн цалин дөнгөж түрүүчийн парламент их 4,500 байсан шүү. Тэгсэн чинь одоо сая 7 сая болцсон байна. Тэгэхээр парламентын гишүүдийн цалин хийн үгтэй тий. Тэгээд ингээд үзэх юм бол өнөөдрийн парламент бол засгийн газрынхаа атганд баахгүй. Ер нь бол түрүүчийн парламент ч атганд нь байсан. Одоо ч гэсэн хിവэрэл байна. Тэгэхээр парламентаас сонгогддог байлаа гэхэд тэр парламент нь хэний мэдлэлд байгаа юм бэ гэд харах юм бол бас айгүй төвхтэй л болчиход байна л да. Тэгэхээр хүүк оюун эрдэнэ хоёр амар хүчтэй тэгж алалцаад ах бас одоо юу л бол тий. Хэрвээ дэгчүүл хөөрхий манай учралчин золионд явчих гээд байгаа байхгүй юу? Яг л амар том зориг гаргаад Женког болвол ер нь бол батраад үтчлээч Женког айгүй эвгүй гэж хэлээ. Тэгвэл яагаад оюун эрдэнэ хүүк хоёр хоёлаа ер нь энэ Женког далдруулахгүй бол болохгүй нэ гэдэг тийм цаавар яриач байгаа юм шиг яаж бид. Болно л да. Женкогийн талынхан ч одоо зөндөө байгаа шүү дээ. Засагт тийм үү? Одоо дарга зэрэг эдэргээд ингэ болцсон. Гэхдээ бол ингээд ямар ч байсан өнгөрсөн намар өвөлтэй харьцуулахад бол улс төр ингээд нэг сэгсрэгдээд ингээд гой сэдвүүд гарч ирээд хүмүүс ингээд өдөр тутамдаа янз бүрийн юм яриад байна шүү дээ. Чагсаалтын гишүүд ч гэсэн янз бүрийн юм ярьдаг болол ингээд байна шүү дээ. Тэгэхээр л нэг хөдөлгөөнд орох гээд байна. За мэдээ засаг бол түрүүний ярьдаг шиг наадам үрдэлтэсчүүл намар болчихно шүү дээ. Бүгд амраа явчих юм чи хин чинтэй оролцохгүй. Тэгэхээр одоо энэ наадмаас өмнө л засгийг рүү унах гэж л байгаа болвол наадмаас өмнө л ингэх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол амарч яваад 10 сарын нөгөө намрын чуулган болтнаад бол чи яач шүү. За тэгээд дараагийн хавар болох гэдэг шүү дээ. Гэтэл саяны арайгийн ярьсан нөгөө ерөнхийлөгч сонгогдох гэдэг асуудал байна тийм үү?
нөгөө сонгодог парламентын засаглал гэж ярьж үндсэн хуулийн 2 том өөрчлөлт хийсэн нөгөө нөхдүүд маань бол нөгөө Германыг л байнга загвар болгож ярьж байсан шүү дээ. Тэгээд тэр дотроо бол угаасаа парламентаас ерөнхийлөгч сонгох гэдэг заалтыг бол ярьж исэн шүү. Тэгээд одоо мэдхгүй хитрхи их юм болох гэдэг хитрхи ард иргэдэг ингэх гэдэг дургуутсах байх гэж үзсэн юм яасан. Тэр заалт авч яагаад нөгөө хэдийгээ хийцэн шүү дээ. Тэгэхээр би бол энийгээ явуулна хурск бол яг аригээ хэлээд байгаа шиг ардын намын нэр хүнд хэцүү байна. Ахаад одоо тий нөгөө үндсэн хуулийн чинь ахиж өрсөлдөх хэрэг нээж авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө Женков ч орж ирнэ мэдхгүй одоо өөр хин ч орж ирэх юм. Ингээд үзэлцээд олон нийтээс гарч ирэх боломж бага учраас парламентаасаа сонгуулна гэж үзэх бах. А өөрийнх нь карманы гишүүд байгаа шүү дээ. Тэдрийгээ яана. За мэдээж оюун эрдний нөгөө оруулж ирж тэр нэг тоглоомын дөрөв мэвдсэн тэр нөгөө Лука Мука гэдэг нэг зогссон тэр нэг гишүүд бол мэдээж хүүхийн талд бол явахгүй л бах. Тэдрийг бол хайж байгаа л одоо мэдхгүй хинтээ нийлж авах юм. Тэгээд нэг юм гаргахал болов гэж зүгээр одоо би хардаад бодоод байна л та. За окей, хараад юу гэж бодож байна? Энэ одоо гишүүдийн ингээ янз бүрийн ийм үйлчлэлцэн гараад байна шүү дээ, тий? Энэ ер нь эцэстээ юу руу чиглээд байгаа юм бол аль аль талаас л гарч шүү дээ, тий? Яг нэгт бол үндсэн ажиллаа хийж байна. Тэгээд улс төрч ажиллаа. Улс төрч үндсэн ажиллаа хийж байгаа. Энэ бол аюу зөв, тий? Талцах тусам шинэ гой санаанууд гарч ирнэ. Ярих тусам нэрээ тийм дээ гэсэн тийм ойлголтууд дундаа гарч ирэх ёстой. Тэгээ энэ бол аюу эрүүл үзэгдэлтэй. Энэ дээрээс өөрөө хүмүүсийн талцал хэний аль зарчим дээр альных нь үзэл санаан дээр нэгдэх юм бэ гэдэг дотоод нэг итгэл үнэмшлэнтэй хөтлөгдөд ер нь бол шинэ бүлгүүд үүсэх ёстой. Энэ бол аюу эрүүл үзэгдэл явагдаж байна гэж бодож байгаа. Тэгвэл сүүлийн ингээд нөгөө нэг нам ноёрсон нэг 4 жил өнгөрсөн шүү дээ тий. Ямар гонигтай сонирхол. Шал сонирхолтой тий бүр үнэхээр арайч тий. Нэг нам ноёрсон шүү дээ. 8 жил. Тийш. 8 жил. 16 оноос хойш. Тэгээ сүүлдээ бүр сэдвгүй болсон тий ингээд бүр ингээд хүмүүс одоо бараг хүнгүй болж байгаа юм шүү. Хүнгүй тий. Одоо тэгээд яг хуу салхи орж байна. Нэг талаасаа юу сайхан байна. Хоёрт бол ингээд нэг хүний ноёрхол байх ёстой эсвэл доктортой засаг байх ёстой гэдэг үзэл санаа ер нь өөрөө аяг буруу шүү дээ тий. Тэр чинь солигдчих ёстой. Болохгүй зарчмаасаа хазаагаад байгаа бол газ солидог шүү дээ. Байгууллага яадгүй. Нэг л одоо жишээ байгууллагын соёлын сэтгэл зүйн ингээд нөгөө судлаа хийхэд хүртэл байгууллага яг ингээд дээш өгсөжсэн ингээд доктортой ажиглангууд нь бүтцийн өөрчлөлт хийдэг шүү дээ. Яагаад гэвэл дараачийн зүйл нь бол угаасаа уналт гэдэг. Тэрээ бид нэр хөгжмөр байгаа бол газ догсон байдалд орсон зүйлээ халаад шинэ бүтц авчирья гэдэг. Энэ бол ерөөсөө хөгжлийн үндсэн суурь байгаад байдаг. Тэгэхээр өнөөдөр яриа идэвчээд хүмүүс идэвхтэй болцсон байна. Тэрүүнд нэг хүн имзэглээд байна гэдэг ч юм уу. Биднэрт бол гэрэлтэй одоо замын тэгэл бүр харин ч эрүүл улс төр явах зам руугаа ороод байгаа юм шүү гэсэн санаа гаргаж байна уу тий? Окей. За дууссан баг дахиад тасалчлаа. Би аюу хөдөлгөдөд байх шиг санаатай авчлаа шүү. За хэдүүлээ бол ер нь ингээд засаг ер нь огцрох гэсэн л өнцгөр нэлээ ярьчлаа. Одоо өнөөдрийнхөө яриаг дүгнээд хаагаад нэг асуулт асуугаад ингээд хэдүүлээ дуусгах. Тэр нь юу вэ гэхээр яг эсрэг асуулт буюу одоо энэ засаг огцрохгүй бол энэ улс орн яах вэ гэдэг ямар дүр зураг чам төсөөлөгдөж байна гэдэг асуулт. Би ерөнхий сайдыг бол солигдох ёстой л гэж харж байгаа. Яа тэгэхээр уусаа айгу худалчтэй хэвлэлийн мэдээлэлээр явж байгаа ярилцлага тэгээд үйл хүндэтгэл одоо амнаас нь гарч байгаа өгнүүд нь худлаас гадна доромжлолтэй тэгээд ийм ёс зүйгүй хүн улс их орныг одоо урд нь манлайлаад явна гэхээр одоо эргээд залуучууд харж байгаа тий одоо хүүхдүүд харж байгаа даган дүүрэн тий ингээд эргээд эффект нь айгу муухай хортой зүйл рүү явж байгаа. Тэгээ тэрийг бол бид нэр хэмжиж бол чадахгүй айгу муу зүйлээ гэж хараад байгаа байхгүй. Тэгээд чадахгүй солигдохгүй бол ус урсдаг шүү дээ. Тэгээ ус урсчиж цэвэр байдаг, голын ус урсчиж цэвэр байдаг гэ үг байдаг те Монгол үг байдаг. Тэгээд ер нь бол хүмүүс бол солигдож явах хэрэгтэй. Сая ялангуяа сая АТГ-гийн дараа ерөнхий улсын ерөнхий прокурор хоёр ч ингээд нэг юм хууль бусаар ингээд 6 жил те 12 жил ингээд нэг айгуу том бүтцийн ингээд дараагаар нь ингээд нэг хүн 12 жил байна гэхээр би бол ойлгохгүй байхгүй. Тэр бол тэр чин бүр ингээд хамаг хэрэгүүдийг явуулж байгаа, зангиж байгаа. Тэгээд ийм бүтэц угсарж байгаа хүн дээр босч байгаа. Солигдоосаа, хурдан солигдоосаа, нэг өдрийн өмнө гэсэн солигдоосаа тэгвэл бид нэр засгийн тэргүүн солигдоосаа засгийн хэлбэр бүтэц бол ингээд
Тэ? Эвслийнхаараа байгаасай. Тэгээ үндсэн хуулийн өөрчлөлтийн нөгөө гол концепц нь угаасаа нөгөө бид нар ярьдаг шүү дээ, нөгөө Германы жишээ гэж ярьдаг. Тэгээд намууд хамтрах хэрэгтэй. Нэг намын юунаас гарья гэдэг зүйлийн дагуу одоо энэ дээр бол хүн намын эффект нь болж байгаа байхгүй. Огт байгаагүй нам гарч ирээд цэцэгт ороод явж гин тэ. Тэгээд ер нь тийм тэрэн дээр бол хүн нам бол засаглаасаа гэдэг амбиц, засаглах хэрэгтэй гэдэг амбиц байх хэрэгтэй тийм. Тэгжээж мэдээж эн чинь зоригт хүмүүсийн зоригтой байна тийм. Тэгээ улс төр өрнөн тийм. Би бол тэгж бодчих. За хөлгөө энэ засаг огцрохгүй ер нь бид нар яах вэ те одоо юу төсөөлөгдөж ярьчих юм. Энэ юу гэмээр үзүүлэлтүүд энэ төргээд ингээд энэ надад ийм санаанд ингээд буугаад идэх юм. Яалхны мод шиг. Ингээ оройгоосоо ингээл тэр яалх бол өөрөө төсөв байхгүй. Эсвэл юу гэдгийг нэг тийм материаллык уурхай. Тэндээс үлгэгдэж чадсан нөхцөлийн амьдрах гэдэг. Монголд. Төрийн албарт явж. Тэгвэл манайхан яваад арчсан намхан яваад орчих шиг боллоо шүү дээ. Сүлдээ сөрөг хүч биш шиг шимдэг. Цаагаар зүг баг тий засаг барих гэж л засаглах гэж яваа. Болохоос биш засаглалцах гэж яваа биш. Германы жишээг би тухайн үеийн тэр ганц хоёр яг Германы парламентээс ерөнхийлөгчөө сонгодог тэр ерөнхийлөгчийн институтийн тухайд ярьсан асуудал болохоос биш. Сонгодог парламент за Германаас авсан бол энэ өөрөө хоёр танхимтай парламенттай сонгодог. Буюу парламентын давхар хяналттай зэрэг. Тий. Гэт тэгтэл манайх тоог нэмэгдүүлчихэд тий ингээд нөгөө хятад бараа шиг юм болж шүү дээ. Тэгээд энэ дээр эвсдэг юм аа гэд ингээд манипуляц хийгээд болохгүй. Мөнхийн эвсэл байх хэрэгтэй. Гэт энэ чинь байнгын улс төр бусдын өмнөөс шийдвэр гаргаж байгаа энэ шийдвэр байнгын эрх ашигын зөрчилдөөний шүүлтүүрээр ороод гарч ирэх хэрэгтэй. Тэр шүүлтүүр нь юу вэ гэхээр эрх засаг бариагүй улс төрийн хүчнүүд гэдэг байна. Тийм үү? Энэ шийдвэр гарлаа нөгөө орхигдох гэдэг бүлгийнхний сонирхлыг сөрөг хүчнүүд нь хангаж идэг. Улгаачиж идэх гэдэг шүү дээ. Энэ зам чинь болохгүй шүү. Энэ төсөв чинь ингэсэн байна шүү дээ. Сая ингээд яг хуу улс төрийн хүчний хувьд биш ч гэсэн субъект их хурлын гишүүний хувьд бас нэг дуу хоолойнууд мэрсэл байна тий. Гэхдээ асар ялгаатай жин дарах юм. За тэгээд засаг огцрохгүй суугаа эргээд орё. Энэ хэцүү. Энэ бид нар өдрөг юм харагдахгүй нэ. Өдрөг юм харагдахгүй. Энэ яг түвтэр хэд хэдийн хэлмэдэд байна шүү дээ. Энд чинь Венесуелийн жишгээр хувийн хвшлийн дарж авч байгаа одоо. Тийм үү? Хувийн хвшил дарагдсан нөхцөлд иргэд юу хийх? Нөгөө яалхны модны үлгэр болох гэж л үзэн шүү дээ. Төрөөс л хамааралтай болно. Бусд нь ханны цангаар. Би тийм улсад амьдрахыг хүсэхгүй. Би тусгаар улсын эрх чөлөөт иргэн байж чаддгүй юм болвол би хүн шиг амьдраад өгөхийг хүснэ. Монгол ардын намлаар явуулаа. Үгүй. Би Монгол ардын нам хин нэгэн улс төрийн хүчинд одоо байгаа сэтлэр орох юм бол бусдын өмнө асар их нүглийг өдөр тутам өөрийнхөө ёс зүйндээ бас маш том гэм хийж байна тий. Энд чинь миний үзэгний үзүүрийн шийдвэр тэр үзүүл үзэгдэх ханы цаатлын амьдралыг бүснүүлээд байгаа хүн ойлгох хэрэгтэй. Яг бүгдийнх нь амьдралыг бүгдд нь боломж олгох үүрэгтэй юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Улс төрч гэдэг мэрэгжлийн гол зорилго. Илүү багтаамжтай байх хэрэгтэй. Тэрс зөвхөн өөрөө л ингэж авах шүү. Улс төрч гэдэг мэрэгжлийн гол зорилго нь энэ. Тэрнээс биш улс төрч гэдэг бол тэр хулгай хийдэг үнийг хэлдэг. Бусдад боломж олгодог тийм үү? Тэр зорилго нь төлөө. За айгүй өөр л философи яваад байна. Одоогийн улс төрчтэй улс төрч гэдэг энэ багхгүй. Хамгийн за одоо энийг дараагийн дугаарт ярив. Одоогоос арай ярьт. Тэгээд тийм учраас энэ бид нар юу яаж үг хэлэх эрх чөлөөгөө алдчих. Нор гэж. Тий. Яг санаж байгаа шүү хамгийн сүүлд. Тий. Асар олон. Тий. За миний найс нөхдүүд хүртэл яллагдаал явсан.
За жагсаал цуглах эрхчлөөгөө одоо энийг чи юу гэж хэлдэг юм бэ? Сөйлүүлж гэх юм. Төв талбай дээр нь бүх нөхцөл боломж юм. Хаагаа ийцэн бүх газрыг нь очиод хаагаа ийц. Тэгээд эдийн засгийн эрхчлөөгөр боомлж юм. Татварлж юм. Яг тэр татварыг 100 төгрөгөөс хэдэн төгрөгийг нь татварлаад байгаа юм бэ? Дээрэмдэд байгаа юм бэ? Хулгайлаад байгаа юм бэ гэж тооцоо гаргах юм бол энийг 80 төгрөг хүрдэг юм шиг үлдэн шүү дээ. Нэг зүгээр сур инфляцийнхаа юмудыг нийлчих юм бол тиймээс. Засаг огцрохгүй бол бид нар шийдвэр гаргагч дарангуулагчдын хүрээллийнхнийг дор сөгдөж мөргөж амьдрахаас аргагүй болно. Бид нар хүн байх эрхээ алдсан. Дарангууллын тогтолцоо энэ нэг хүнээс хамаарсан нэг хэсэг бүлгийн хүрээллийнхнээс хамаарсан улс төрийн шийдвэр гаргалттай улс оронд тийм л. За энэ улс бол тэгвэл албан ёсоор ингээд тий авторитар ч юм уу юу чи ийм дэглэм рүү шилжих юм засахгүй. Шилжээд явж байгааг гэж би хэлэх гээд байгаа. Тэнд туссан усны туслын эффект бидэрт сүлд мэдрэгдэж байгаа. Энэ бизнесийг булааж байгаа биш тэ пүүх баах гэж идэл дараа биднээс өмч хөрөнгөийг өнгөрсөн 7 хоногийн өмнө бид нар 2 дугаар нэвтрүүлэг дээр за одоо машин руу орж ирэх гээд байгаа шүү гэж идэл өнгөрсөн 3 дахь өдөр их хурлын эндэр дээрээс машин болвол ийм юмаа гэд үндслүүдээ гаргаж гэлж байлаа шүү дээ. Яг ч унаад байгаа. Би насар урттай шүү дээ. Усны дарангуулын усны тусал хизэн эхэлсэн. Тий. Туслаар биш асгарж байна. Тийм байна. Тий. Тэгэхээр энэ ирж байгаа зүйл биш юм аа. Одоо бид нар дотор нь байна. Орцсон байна. Тэгэхээр зэрэг огцрох л огцруулах. Тийм байна тий. Гэж би окей. За хари. Засаг огцрохгүй бол яг лав тананаас оюун эрдэнэ одоо улс төрийн карьер дуусах гэдэг шүү дээ. Огцрохгүй бол тий. Юмыг яаж мэдвүгээд би яагаад өнөөдөр оюун эрдэнэ талд байгаа. Та нар бод. Тэгш боломж гэдэг нөгөө яагаад улс үндэстэн нуруу ундаг вэ гэдэг нөгөө ном байдаг шүү дээ. Тэр номыг зохиолч нөгөө номоо танилцуулахдаа хойд солонгос, өмнөд солонгосын нөгөө гэрлийг тий шүний нөгөө юг сансраас авсан зургийг харуулдаг байхгүй. Тэгээд хэлтий. Энэ яагаад тий энийг тал нь хав харах нөгөөх нь ингээ гэрэлтэй авлаа. Америк, Мексик хоёрын ялгааг харуулдаг байхгүй. Тэгээд тэрний одоо юу юм бэ гэхээр ерөөсөө тэгш боломжийг иргэдтэй олгоод өнөөдөр дорчч вэ, тэ оюун эрдэнэч вэ, хоёулаа адилхан хоёуланд нь яг адилхан гарааны тэгш одоо боломж байхад хин хөдөлмөрлсөн нь одоо хожиж чадчихвэл тэр бол окей юм байна тий. Ард түмэндээ тэгш боломжийг олгоогүй одоо өөрийнхөө найзад тий одоо шилэх юм бол нөгөө гэрлийг нөгөө цахилгааныг яасан юм чи тий одоо шилхэл би одоо за би та хоёрт танахыг өнөөшөндөө одоо гэрэлтэй болоолаа шүү тий. За танах бол уучлаарай чи надаа үнэхээр таалагдахгүй над царай чинь. Тэгж байгаа тохиолдолд тэр ард түмэн хөгждөггүй юм байна. Тэгэхээр тэгш боломжтой ард түмэн хөгждөг буюу шудраг төрийн бодлоготой, төрийн үйлчилгээтэй ийм газар хөгждөг. Тэгэхээр хэрвээ бид нар ингээд энэ чигээрээ цаашаа явах юм бол бүгдээрээ Монгол ардын намд орчих юм бол юу болох вэ? Тэ? Гэт ингээд бодоод үзэх юм бол айгүй эмгэнэлтэй байхгүй юу да. Гэтэ 90 оноос хойш төрсэн ингээд төрхөөс л ардчил эрхчлөө гэдэг зүйлийг ингээд тэрийг огт байхгүйгээр дүрсэлж чадхаа байцсан амьдрч чадхаа гэсэн тийм хүүхдүүд хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Чи яагаад одоо тэ гэр бүлээсээ гадуур амьдралтаа яваад байгаа ингээ Монгол ардын намын гишүүд ярихыг тэр хүмүүс хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар буцаа социализм руу буцаж алхах уулын зам байхгүй болсон байхгүй юу? Тийш буцааж алхах нэг л зам байна алхуулах. Тэр бол хүчээр л алхуул. Өөрөөр одоо тий бид нарыг ингээд буцаад алхуулах зам бол байхгүй. Бүх боломжийг булааж ийж тий. Аргагүй байх. За ёстой бүгдэрнгийн нэрээс та үнэхээр тий хорхыг нь хориод алхыг нь алж ийж явах тийм л зам байхгүй юу. Тэгээс бус нь бол хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгэхээр энэ чигээрээ явбал бид нар айгүй хэцүү л байна л да. Тэгэхээр энийг л одоо л ухаарахгүй болвол магадгүй бид нар бас хожимдож байгаа. За. Окей. За хараа тийгэж бодож байна. Хэдүүлээ баахан л одоо засаг огцрох баярлаа. Энэ засаг огцрохгүй бол одоо хэдүүлээд ер нь юу байна? Яах вэ? Яг түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг иргэд болон Монгол ардын намынхан өөрсдөө оюун эрдэнэ төр сэтгэхэ болцсон. Тэгээд ингээд зургийг харах юм бол ингээд голд нь оюун эрдэнэ ба түүний бүлэг гэдэг ч юм уу. Тэгэнгүүтээ ингээд нөгөө нийгэм
тойроод байгаад байгаа шүү дээ. Уг нь бол шүү дээ энэ хүний манлайлал дээр бид нэгдэж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ бүх бүлгүүд бид нар бүх бүлэгтээ эзэлсэн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэр хүний манлайлал манлайлал дээр бид нар ингээд тэр хүн рүү хараад нэрээ за тэгээд ингээд да гэж юм уу. Тэр хүн бидний хүсэл зорил бидний яг юу хүсэж байгаа иргэнийхээ хувьд тэрийг ойлгоод бидний хэлж байгаа зүйлийг тэр хүн бас давтаж хэлж явах хэрэгтэй байхгүй тий. Гэтэл өнөөдрийн дүр зургаар ямар байна гэхээр иргэд нүрэ боруулсан байна тий. Тэр хүний нэрийг ч өгөхгүй тий. Тэгэнгүүтээ Монгол Ардын намынхан өөрсдөө тэрийг хүлээн зөвшөөрөх болцсон байна. Дотроо хаагардсан байна Монгол Ардын нам тий. Аюурд нэг дэмжихгүй одоо жишээл гэдэг айгүй том бүлэг үүссэн байгаа да. За энэс жишээлбэл энэ хүн огцрохгүй байх юм бол юу болд юм бэ нийгэм тэгэхээр нийгэм одоо нөгөө энэ хүн дээр чинь нэгдэж явах хэрэгтэйсэн бол бүлэг болоод бүгдээрээ тал тишээ талцсаад хаагарал үүсдэг. Нийгмийн хаагарал маш хүчтэй яв. Бид нар одоо жишээл 90 оноос хойш юу хийх гэж хичээгээд байгаа гэхэд нэгдэл нэгдэлтэй байх, нэг үндэстэн гэдгийг нэг ойлгох те. Бид нэр одоо нэг ижилсэлтэй бид нар одоо жишээл бид нарыг хичнээн бараг 70 80 жил бутрах гэж хичээлээ шүү дээ тий. Өөртөөхөө Монгол байдгаас ичих ёстой. Чи одоо хөдөөний гэдэг ч юм уу эсвэл одоо халимаг манай угсаатан биш, өвөр монголчууд монгол биш. Тэ дээд монголууд монгол биш, одоо бурятууд монгол биш гэдэг амар тийм хагарал үүсэх гээл дээр нь баруун зүүн монгол, хойд урд монгол гэл ерөөсөө байж болох бүх хэлбэрээр хагалж байгаа. Бид нар бол юу хүсэж байсан бэ гэхээр нэгдэл хүсэж байсан. Оюун эрдний засаг бол яг өндөр биднийг ерөөс нь нэгдүүлж чадахгүй байна. Юу бид нартэй нэгдэх бид нар өөрсдөө оюун эрдний гэрчжээг чи юу яриад байгаа юм бэ гэж гайхах шүү дээ. Имплант л ярих юм 400 сая жуулчин л ярих юм тий. Хүмүүсийг хүүхэд тарахгүй зэрэгт явуулна шүү. Тий бид нарын хүсэл яг юм уу юм уу? Тий тэгэхээр бид нартай ингээд бүр ингээд зүгээр энгийн яриагаараа эзэлж чадахгүй байгаа хүн болвол бид нарыг одоо жишээл ятгаад нэрээ тэгээд гэх хэмжээнд очихгүй байхгүй. Чадахгүй шүү дээ. Манлайлалын үндсэн зүйл нь юу юм? Бид нарт нэрээ тийм дээ гэсэн ойлгомжтой байдал шүү дээ. Тийм үстэй бид тэр хүнд итгэх гэтэл зүгээр яриан дээрээсээ хуц гэд нөгөө микрофоноо хаачаад тийм шалжих зан гаргахаар чи итгэх юм бэ тий. Би жишээл микрофоноо хаачаад хүн рүү эмхтэй өнөр хуц гэж байгаа хүнийг бол хизээж даахгүй яг үндэ уучлаарай тий. Тэгвэл энгийн зүйлээр хэмжээ тэр чинь энгийн юм шиг мөртлөө бидний хин хэмжээний хэмжүү штэ. Монгол эрэгтэй хүн тэгдэм үү? Тийм эрэгтэй хүнийг бусад эрэгтэй хүнд авах юм уу? Эмэгтэй өнөр хуц гिचээд микрофоноо хаачаад шалчаад зан гаргаад хууц гэж байгаа эрэгтэй хүнийг бусад эмэгтэйчүүд уучлаарай даахгүй. Тийм биз дээ. За окей. За ер нь хэдүүлээ ингээд энэ хүрээд өндөрлөе. Өнөөдрийн маань сэдв бол одоо хаврын халуун хуустал засаг огцрох яах гээд байна гэсэн ерөнхий сэдв байлаа. За манай контентын нэр бол Ус төржи. Та бүхэн манай YouTube сувгийг subscribe гарч дэмжээрэй. За их талаа дараагийнхаа сэдвээр уулзъя. Баярлалаа. Subscribe. Хамгийн ууцгүй шүү. Хамгийн хэлж чадав.